Хөгжлийн банкны захирал Мөнх хоттой бид ярилцаад байна. Тэгэхээр та бүхэн бол энэ бондын бүтээн байгуулалт гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна шүү дээ. Тэгэхээр мэдээж 1000 гаруй одоо маш олон тооны төслийг хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд. Гэтэ үүнээс бол бас одоо төслийн хэрэгжилт нь удаашралтай яваа, хоцрогдолтой төслүүд байгаа гэж хэлсэн сая Алтан уугийн гишүүн жишээлбэл онцлоо шүү дээ. Тэгэхээр яг ийм төслүүд нийт төсөл дотор хэдэн хувийг эзэлж байгаа вэ? Том тоогоор хэрэг харах юм бол томоохон хөтөлбөрийн хэмжээнд нийтдээ нэг 30 хэдэн хөтөлбөрийг бол санхүүжүүлсэн байгаа л да. Томоохон төсөл хөтөлбөрүүд. Тэгээд энэ төсөл хөтөлбөрүүд маань өөрсдөө бас өөрөө дотроо задраад явдаг. Одоо жишээлбэл экспортыг дэмжих одоо зорилготой те 888 төсөл гэж ярьдаг. Тэр хөтөлбөрөнд бол 40 хэдэн төсөл санхүүжүүлсэн байх жишээтэй те. Тэр яг задрагаа тоогоор нь ярих юм бол нийтдээ нэг 1700 орчим хамгийн томоос нь авахлаад хамгийн бага хүртэлтэй энэ төслүүдийг бол санхүүжүүлсэн байна өнгөрсөн 3 жил. Энэ төслүүдийн маань дундаж одоо ашиглалтанд орсон байдлаар нь харах юм бол гүйцэтгэлийнх нь хувь нь бол нэг 80-90% явж байна. Тэр нийт санхүүжүүлсэн төслүүдийн маань 80-90% нь ашиглалтанд ороод хэрэгжчихсэн гэсэн үг. Тэгэхээр үлдсэн одоо тодорхой хэмжээний бас ашиглалтын дараа хүлээгүү те жоохон сунсан ч гэдэг юм уу тийм хүлээгж байгаа төслүүд бол мэдээж хэрэг гарна. Одоо 100 төсөл санхүүжүүлэхэд чинь 2-3 ч гэдэг юм уу те тодорхой хэмжээгээр асуудал гарах ч юм уу хойшлогч гэдэг юм уу тийм юм одоо амьдрал дээр гарна шүү дээ. Тэр бол одоо жам ясны асуудал. Гэхдээ том тоогоор нь харах юм бол 80-90% нь бол хэдийн амжилтаар хэрэгжиж байж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг улсын хурал засгийн газраас холбогдох шийдвэрийн үргэлжлээ гараа явдаг. Тэгэхээр хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд маань нэмэгдээ явдаг. Бид ч гэсэн бас хөрөнгөө гаднаас одоо олон улсын санхүүгийн зах зээлээс татгах ажлыг үргэлжлүүлэл явж байгаа. Тийм болохоор энэ ажил маань өөрөө ингээ үргэлжлээд явна л да. Үлдсэн тэр 10-20% одоо удаашралтай явж байгаа төслүүдийн одоо удаашрах шалтгаан нь юу вэ? Гэхдээ яг удаашралтай гэж хэлж бас болохгүй л дээ. Яг тэгэхээр зарим төслийг нь 13 онд санхүүжүүлсэн, зарим төслийг нь сая энэ онд санхүүжүүллээ те. Тэгэхээр ингээд зарим төсөл нь ашиглалт одоо яг бүтээн байгуулалтаа яг ийд шатандаа явж байна, хөрөнгө оруулалтаа яг ийд шатандаа явж байна. Яг төлөвснөөс удаашрсан гэвэл нэг 4-5 төсөл бол байдаг. Одоо 3 цементийн төсөл санхүүжүүлснээс 2 нь бол амжилттай хэрэгжиж дуусаад жишээлбэл те одоо ингээд бордуулалтаа эхэлчихсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зах зээлд нийлүүлж байна. Нэг төсөл нь бол хөгжлийн банкнаас гадна бас олон улсын 4-5 банкуд оролцож байгаа. Тэгэхээр олон оролцогчтой болохоор энэ санхүүжилтийн эцсийн шатыг одоо дуусгах шатн дээр жишээлбэл хилцээр үргэлжлээ явж байгаа тийм төсөл бол хэрэгжил нь бол 90%. Сая бас дурдчихсэн тэр нөгөө байшин үйлдвэрлэх комбинатын хувьд бол бас нэг амжилттай хэрэгжиж байгаа төсөл. Том төсөл واخгүй юм болохоор том төслийн хэрэгжилтээр бол альва бас тэ урчилж хараагүй зүйл тохиолдохыг алийг тэрхүү. Хэрэгжилт нь бас л 95% та байгаа. Одоо сүүлчийн нэг шатны санхүүжилт, сүүлчийн тохируулгын ажлууд нь хийгдээд хэрэгжинэ. Гэхдээ энд бас тэмдэглэж хэлэхэд өнгөрсөн 3 жилийн хугацаанд одоо үндсэндээ монголчууд бид нар өөрсдөө хөрөнгийг босгоод, өөрсдөө шийдвэрлээд, өөрсдөө барьж байгуулсан тийм том төслүүд бол олноор нь хэрэгжүүлж чадлаа. Одоо зам дэд төстэй сая олон төслүүд өөрсдөө танилцуулж байна те ийм амжилттай ажилласан. Энэ дотор бол яг жишээлбэл цахилгаан станцуудын төслүүд ялангуяа амгалан дулаан станцыг бүр цоо шинээр барьж байгуулсан гэвчлэн ийм хугацаанаас өмнө ингээд дуусчихсан те бүр маш амжилттай ирсэн юм төслүүд ч гэсэн олон байна. Одоо жишээлбэл Эрдэнэс тавталгаа компани те тавталгаа орд газрын баруун цанхийнх нь тэгшгэн тал байсан шүү дээ. Одоо тэнцээ бол ингээд олборлолт их бүрэн боломжтой ингээд уурхай байгуулсан те хэмжлийн санхүүжилтүүд бол амжилттай явж байна. Багнуурын нүүрсний ордын тоног төхөөрөмжийн шинжилгээг санхүүжүүлсэн. Өмнө нь бол бас ер нь хүмүүс амархан марчдаг юм л да. Гэхдээ өмнө нь бол цахилгаан тасраад иддэг ш. Цахилгаан банк тасранда халуун ус тасран яасан гэхээр цахилгаан станцууд дээр те нүүрсний нийлүүлэлт нь доголдсон гэдэг. Нүүрсээ ингээд яасан гэхээр хангалттай олборлолцдог 30 жилийн өмнө суйрлуулсан тоног төхөөрөмжтэй байждаг гэвчл. Тэгэхээр энэ асуудлыг шийдснээр түүхэндээ анх удаа цахилгаан станцууд нүүрсээ нийлүүлэхэд төр зогсоогооч гэсэн асуудал гарч ирсэн байхгүй. Нийлүүлэлт тэгс сайж ирсэн. Тэрийг дагаад одоо сүүлийн одоо 3 жил бол би ер нь цахилгаан тасрах асуудал бараг зогссон шүү дээ байхгүй. Шинээр ашиглалтанд орсон орон сууцуд усгүй, дулаангүй тийм байдаг гэсэн шүү дээ өмнө. Сүүлийн 3 жилд бол цахилгаан дулааны хүсээр хангалттай болсон. Бүх шугам сүлжээг нь тавьсан. Хуучин суган сүлжээнүүдэд шинжилээд хүчин чадлыг нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр энэ ажлын үр дүнд бол бид нар ингээд хамаагүй илүү сайн амьдрах төгсөл байдалтай. Одоо манай нийслэл хотыг ингээд харахад иргэдийн дийлэнх нь
бараг л дунд зүүн үеийн нөхцөл байдалтай амьдарч байна шүү дээ те. Ямар ч дэд үтс сууншилжинд холбогдоогүй зүгээр үндсэндээ уламжлалт те Монгол гэрэл барьчихсан. Тийм. Тэгэхээр ингэж ийм байдалтай ингээд иргэдэд амьдруулдаг байх юм бол 21-р зууны үеийн төвшний те эдийн засгийг зохицлох 21-р зууны үеийн хөдөлмөрийн бүтээмжийг бий болгох энэ чинь боломжгүй байхгүй. Хүн чинь тодорхой амжиргааны стандарттай тодорхой орчин нөхцөл амьдарч иж тэрэндээ таарсан хэмжээний баялагийг бүтээж хөдөлмөрийн бүтээмж гаргадаг жишээлбэл те. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд одоо орон сууцчих орон сууцлах хөтөлбөрийг бүх түвшиндээ маш хүчтэй шарч байна. Бондын хөрөнгө оруулалт орж иж төлбөрийн тэнцлийн асуудал шийдэгдснээр 8%, 5% моргч хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгт орон зай гарч ирж байна. Нэг талаасаа нөгөө талаасаа дэд үтс тавьснаар одоо инженерийн дэд үтсийн төслүүд бол манай Улаанбаатар хотын шилдэг зөвхөн нийслэлийг ярихад барилгач боломжтой талбайг нь 15-аас 20% нэмэгдүүлсэн байна. 3 жилийн дотор. Өмнө нь бол ингээд барилгын дэд үтс дээрээ шамбарлцдаг шүү дээ. Одоо ингээд яармаг нисэх зүүн чиглэлээр Баянголын ам гэт те бүхэл бүтэн орон сууцчих барилгач боломжтой том шинээр талбайнуудыг нээж өгч байна. Ингээд газар дэд үтстэй газрын нийлүүлэлт нэмэгдэхээр орон сууцч болно. Орон сууцчлалт нь өөрөө иргэдийн орлогот таарсан хямд төсвөр өртөгтэйгээр хэрэгжиж болж байна. Одоо жишээлбэл тухайн үед зах зээлд дундаж одоо байрны үнэтэй 2 сая гаруй төгрөгтэй байсан үед төрийн орон сууцны корпорац тодорхой төслүүд хэрэгжүүлээд буян тухайн 1-2 бол сая 200 сая 300 төгрөгөөр борлуулалтаа хийсэн шүү дээ. Тэр ингэж болно гэдгийг ингээ харуулсан. Заавалчгүй Улаанбаатар хотод Монгол улсад орон сууц барилга барина гэдэг нь үнэтэй байх шаардлагагүй гэдгийг харуулсан. Тэгэхээр энэ бол амжилтууд бол байгаа. Хажууд нь бол мэдээж хэрэг зарим төслүүд мань арай илүү хурдан сайн хэрэгжижсэн байсан бол сайн гэсэн тийм 2-3 төслүүд байгаа л да тийм. Гэхдээ нийт төр зургийг харах юм бол өнөөдрийн байдлаар бол сэтгэл хангалуун байх бол бүрэн үндэслэлтэй л гэж бодож байна. Тэгэхээр энэ бондор босгосон бас тодорхой хэмжээний хүүтэй тийм босгосон бондыг одоо шууд төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулахгүй арилжааны банкудад хадгалаад байна. Одоо эргэлтэнд оруулахад жоохон удаашраад хайр хандаад байна гэж сөрөг хүчин ялангуяа шүүмжлэг байсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр одоо ингэ арилжааны банкудад одоо хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгө хөрөнгө одоо хүртэл байгаа юм. Гэхдээ яг нөгөө энэ олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт улс татаад өөрийнхөө бодлоонд дагуу өөрөө хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн хөгжлийнхаа төр те хөтөлбөрийг санхүүжүүлэх нь одоо шинэ үзэгдэл واخгүй манай Монгол улсын үед олон улсын түвшинд бол эн чинь тэг хөгжиж байгаа бүх орны хийдэг зүйл. Ингэж л хөгждөг. Яг бол хөгжинө гэдэг чинь өөрөө аж үйлдвэрчнэл гэсэн. Одоо барьж байгуулах боломжтой бүх дэд үтс үйлдвэрүүдэд барьж иж эдийн засгийн бүрэн потенциалд хүрж иж аж үйлдвэрчж иж тухайн улс үндэстэн хөгждөг шүү дээ. Тэгэхээр хөгжил гэдэг чинь одоо хөрөнгө оруулалтаас хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл хамгийн хөгжилтэй улс гэж одоо хэлж болох те жишээлбэл Японыг, Германыг эсвэл те Америкийг ярив те энэ улсууд чинь дотооддоо байж байгуулж болох бүх замаа тавьчихсан, бүх цахилгаан станцаа барьсан, орон сууцаа барьсан, үйлдвэрүүдэд барьсан байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар бол тэр түвшинд хүрч чадаагүй болохоор араас нь нөхөж явж штеп. Тэгэхээр энэ Орос одоо хөрөнгө оруулалтаа ингэж үр ашигтай хуримтлал үүсгэх, хөрөнгө одоо дотооддоо хөрөнгө үүсгэх те ийм чиглэлээр зарцуулаад явж байгаа. Тэгэхээр энэн дээр анханасаа ингэж чадна гэдэг бол ер нь ингээд шинэ ажил эхэлж байхад ингээд боломжтой хандлагууд бас гарч ил байсан байх л та. Тэгэхээр тодорхой хэмжээгээр олон нийтийн зүгээс ч гэсэн бас тодорхой хүчин зүгээс ч гэсэн те янз бүрийн шүүмжлэл гардаг байсан бол гардаг байсан. Гэхдээ одоогийн байдлаар бол миний бодлоор 3 жил ингээд бүтээн байгуулалтаа ингээд хичмтэй хийчлээ, хөрөнгө оруулалтаа хийчлээ. Яагарахгүй манад Монгол улсад Монгол үндэстэнд өөрийн гэсэн хөрөнгө одоо энэ ажлын явцад үүссэн баггүй. Одоо иргэд маань өөртөө байртай боллоо тий. Одоо 8% моргэж хөтөлбөрөөр 3.4 орчим их найт төгрөгийн моргожийн моргож хөтөлбөр одоо хэрэгжиж байна шүү дээ. 80 орчим мянган өрх орон сууц өмчлөдөг болсон тий. Энэ бол тэр хүмүүсийн хөрөнгө шүү дээ. Дотоодын компаниуд маань барьж байгуулах гэж мөрөөддөг гэсэн тэр үйлдвэрээ байгуулах боломжтой болсон, санхүүжилттэй болсон. Үйлдвэрүүд маань тэр үйлдвэрийн ажилчтан те ирээдүйд ашиг орлого олох тэр үндсэн хөрөнгө тэр үйлдвэр нь өөрөө шүү дээ. Тэр хөрөнгөө бий болгож чадлаа. Тэр хөрөнгөлөө бий болгож чадлаа. Улс өөрөө одоо олон нийт өөрөө гэсэн үг шүү дээ. Зам, дэд үтс гэх мэтлэнтэй бүгдээрээ дундаа хэрэгэлдэг, нийтээрээ хэрэгэлдэг ийм өмч хөрөнгөтэй боллоо. Одоо нэг аймаг руу зам тавилаа гэхээр тэр замар чи хинч явж болно шүү дээ. Энэ олон нийтийн ийм өмч хоригдлаа бас дотоод үүсгэж чадлаа. Тэгэхээр энэ мөнгийг гол нь хэрэглээг дэмжсэн юм руу ерөөсөө хийгээгүй. Хэрэглээнд энэ мөнгнөөс нэг ширхэг төгрөгч зарцуулагдав. Тэгэхээр энэ бодлого нь гараад тэгээд энэ ажил нь хийгдэд явхад те эффект нь өссөн үсэгүй
дундуур хугацаанд гардаг юм ажил болохоор бүтээн байгуулалт хөгжлөгдөг маань өөрөө 4 жилээр 3 жилээр хэмжигдэх ажил биш шүү дээ. Дундуур хугацаанд хийгддэг үр нөлөөнд тэгж гарч ирдэг тийм ажил л та. Тэгэхээр үүн дээр дөнгөж эхэлж байхад мэдээж хэрэг санаа зовох зүйл ч гэдэг юм уу те ингээ ойлгохгүй үйл явдлууд гарч ирсэн. Гэхдээ одоо энэ 3 жилийн дараа одоо өнөөдөр одоо те өнцгөөс харахад энэ бол зөвхөн эхлэл байсан юм байна. Цаашдаа ч гэсэн энэ ирчээр улам сайн ингээ ажиллаа хийх боломжтой юм байна. Монголчууд бид нар өөрсдөө мөнгө босгоод өөрсдөө юуг санхүүжүүлэх шийдээд санхүүжүүлсэн төсөл рүү өөрсдөө хэрэгжүүлж чаддаг тийм тогтолцоор одоо орж штэ. Тэгэхээр дор ажил одоо өнгөрсөн 3 жилийн туршид хөгжлийн банкнаас те одоо бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн ажилд оролцсон одоо туслан гүйцэтгсэн те яг ажлыг хийсэн үндэсний компаниудад тоолоод үзэх нь 1000 гаруй компани болж штэ. Тэгэхээр энэ компани ажилчид нь энэ компани инженерүүд нь те зам барай сурчлаа, шугам хоолоогоо тавиад сурчлаа. Цаашдаа одоо орон сууц барай сурч ин те одоо ингээд улам хөгжин гэдэг чинь одоо ерөөсөө энэ л ихгүй те хүмүүс ажил хийж хөдөлмөрлөж одоо шинээр хөрөнгө үүсгэж тэр хөрөнгийнхөө орлого ашиг шимийг хүртэж ажилдаг амьдэрдэг те ийм л уул нь юм руу энэ хөрөнгө оруулалт маань ороод энэ ийм бодлогын дагуу явж байгаа л да. Тэгэхээр тэр тодорхой хэмжээний шүүмжлэлт бол одоо миний бодлоор ер нь бол иргэдийн дунд бол ойлголт бол маш сайн жигдэрсэн болов уу гэж л бодож байна. Засгийн газар 4-р сард 500 сая долларын бонд тусгасан. Тэгэхээр тэр бондын зарцуулалтад бол танахаас хяналт тавьж байгаа хэрэгжүүлэхэд нь одоо шийдвэр гаргах төвшөнд оролцсон зүйл байгаа юу? Одоо хүртэл одоо яг хөгжлийн банкар дамжуулан санхүүжилт хийж байгаа засгийн газрын цорын ганц хөөсвөр бол Чингис бондын хөөсвөр байгаа. Энэ бол 1.5 тэрбумын 12 онд гаргасан бондын хөөсвөр. Үүнээс хойш засгийн газар 2 удаа бонд гаргасан. Өнгөрсөн жилийн 7 сард 1 тэрбум юаны дэмсэн бондыг гаргасан. Юаны бонд гаргасан. Сая энэ оны ихээр 500 сая долларын шинэ бонд гаргасан. Энэ бондууд бол хөгжлийн банкар санхүүжилт нь хийдэг. Сангийн ямар дамжиж байгаа юм? Тийм засгийн газрууд өөрөө шууд захиран зарцуулж байгаа. Чингис бондоос гадна харин хөгжлийн банкн дээр байгаа бусад их усрын хөгжлийн банк өөрөө гэхдээ ихэвчлэн засгийн газрын баталгаатаагаар олон улсын санхүү зах зээл дээр босгосон тийм л хөрөнгөтэй. Миний мэдхээр 580 20 гэдэг нэг ихний 600 сая долларыг байгаа тийм зөвхөн хөгжлийн банкны өөрийнх нь тэрнээс хойш бас та бүхэн 200 300 гарна гэдэг багаар босгоод ирсэн. Нийт хэмжээ нийт болсон байна. Тийм. Өнөөдрийн эхлэлтэй бас их усруудаа бол тодорхой хэмжээгээр тайлбарсан л та. Энэ бол хамгийн том нь бол мэдээж Чингис бонд. Үүнээс гадна бас засгийн газрын баталгаатай гаргасан хөгжлийн банкны гаргасан хэд хэдэн их усрууд. Энэ бол Самурай бонд 30 тэрбум йен штэ. 14 онд одоо авсан тухайн үед одоо манай Монголын хамгийн том хэмжээний хамтарсан зээл болж исэн. Энэ олон улсын хамтарсан зээл 300 сая долларын их усвэр. Ихтэй хөгжлийн банкнаас одоо шууд санхүүжүүлсэн 162 сая долларын санхүүжилт. Оросын хөгжлийн банкны 20 сая еврогийн санхүүжилт. Гэвчлэн олон төрлийн юм санхүүжилтүүдтэй ажиллаж байгаа л да. Одоо жишээлбэл дараагийн том их усвэр нь газрын төсний бүтээгдэхүүний худалдааг санхүүжүүлэх гадаад худалдааны одоо цоошин урд нь бас манай Монгол улсад байдгүй байсан тийм санхүүжилтийн төрлийг нэвтрүүлэх гээд одоо Оросын ВТБ банктай хамтраад ажиллаж байгаа тийм гэрээгээ зурчихсан. Одоо эхнийхэн санхүүжилт нь орж эхэлж байна. Гэх мэтчлэн хөгжлийн банк бол ихэвчлэн өөрийнхөө босгосон их усвэрээр л ажилладаг л да. Гэхдээ мэдээж хэрэг засгийн газрын зөвшөөрлөлтөөр дэмжлэгтэйгээр баталгаатаагаар гаргадаг. Тэгэхээр засгийн газар өөрөө ингээд ийм их усвэрүүдийг гаргая гэж шийдвэр гаргаж өгдөг болохоор манай санхүүжилт ч гэсэн адилхан улсын их хурл засгийн газраас баталсан бодлогын дагуу гаргасан шийдвэрийн дагуу санхүүжилтүүд нь хөрөнгө оруулалтууд нь хийгдэж байна. Энэ бүх хөрөнгийг бас бүтээн байгуулалтын ажилтнад зарцуулах уу? Хөгжлийн санхүүжилт гэдэг маань өөрөө тогтцоо ойлголт л доо. Тэр нь юу хийдэг вэ гэхээр тухайн улс өөрөө дотоодынхоо хөрөнгө талаар дотоодд байгаа хөрөнгөөрөө санхүүжүүлэх боломжгүй тэр одоо хөгжлийн одоо хөрөнгө оруулалтыг хийхийг л хөгжлийн санхүүжилт гэж нэрлэдэг. Тэгэхээр энийг бол хөгжлийн банк хийж байгаа. Онцлог нь юу гэхээр өмнө ч гэсэн олон улсын хөгжлийн банкуд Монголд ажиллаж ирсэн шүү дээ. Одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг юм тийм. Монгол улсын хөгжлийн банк бол яг л үндэсний хөгжлийн банк байхгүй. Тэр утгаараа яг монголчууд бид нар өөрсдөө сууж агаад яг үндэсний хөгжлийн бодлого гэж тодорхойлсон улсын хурлаасаа баталсан, засгийн газраасаа баталсан тэр төсөл хөтөлбөрүүдийг өөрсдөө шийдвэр гаргаад санхүүжүүлэх. Тэр санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх тийм гол зорилготой байгууллага л да. Тэгэхээр одоо жишээлбэл өмнө нь 12 оноос өмнө бол жишээлбэл донор орнуудаас зээл тусламж авдаг ус тий олон улсын тусламжийн байгууллагуудаас зээл тусламж авдаг ус. Тэр бол 100% бас манайд шийддэг байхгүй цаадлынхаа бодлого өсвөсөө дагдаг.
жишээлбэл сая одоо Энтекийн 1 тэрбум ам долларын зээл гэж ярьж байна тийм. Тэр чинь одоо жишээл Энтекийн Экзим банкын санхүүжүүлж байгаа байхгүй. Тэгээ Энтекийн экспорт импортын банкын санхүүжүүлж байгаа болохоор энэ санхүүжилт заавалчгүй Энтекийн компаниуд жишээл оролцох шаардлагатай гэдэг бодлогоор нөхцөл тавьдаг. Гэх мэтчлэн тэгэхээр яг зөвхөн яг монголчуудын өөрсдийнх нь шийдвэр гаргаж ингээд санхүүжилт хийж болдог. Тэр ажлыг зохион байгуулахын тулд хөгжлийн банк байгуулагдаад өнгөрсөн одоо 5 жил ажиллалаа. Эхний 2 жилд нь бол үндсэндээ бэлтгэл ажиллаа хийгээд дараагийнхын 3 жилд нь 13, 14, 15-нд бол яг үндсэн үргээ бол би өнөөдрийн байдлаар сайн биелүүлж чадлаа л гэж бодож байна. За тань маш их баярлалаа.